За сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ салфеткын маскны зөв хэрэглээний талаар зөвлөгөө хүргэж байна. Дэлхийн гоо сайхны маскны зах зээл нь бусад арьс арчилгааны ангиллаас давж 60% эзэлж байна. Салфеткын маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. Маск нь калорийн хүчил, витамин, антиоксидант зэрэг олон төрлийн найрлагыг агуулсан бөгөөд чийгшүүл тэжээл өгөх гол үүрэгтэй. Нүүрний маск нь бидний арьсыг богинохон хугацаанд тэжээлээр тэтгэж хүссэн хэмжээнд хүргэдэг гайхалтай бүтээгдэхүүн юм. Арьс судлаачид нүүрний маск нь арьсны хамгаалтыг чийгшүүлж, бэхжүүлж, хөгшилтийн шинж тэмдгүүтээ тэмцэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Маскын дотроо арьсны онцлогнаас зориулалтаараа өөр байдагч эцсийн үр дүн нь арьсыг чийглэг сайхан байлгахад тусална. Арьсаа цэвэр толгор залгүйх шигээ өнгөлөг байлгахыг хүсвэл хуудсан маскыг хэрэглэж хөвшөөрэй. Арьсандаа их мөнгө зарцуулах хэрэггүй. Салфетк маск нь арьсыг маш богино хугацаанд эрчимтэй чийгшүүлж залуужуулах үйлчилгээтэй ч буруу хэрэглүүл арьсыг улам хуурайшуулж өргөсүүлдэг байна. Иймээс маска 100% илүү үр дүнтэй хэрэглэх зааврыг танилцуулж байна. Зөвлөгөө 1. Арьсаа зөв бэлдэх. Маскны найрлагдаг идэвхтэй бодисуудыг арьсны гүн рүү бүрэн нэвтрүүлэхийн тулд дарааллыг чамд мөрдөх хэрэгтэй. Үүнд нэгдүгээрт нь давхар цэвэрлэгээ хийх. Эхлээд хосон цэвэрлэгч, дараа нь зөөлөн хөөсөөр нүрээ угаана. Хоёрдугаарт нь тонероор чийгшүүлнэ. Угаасны дараа арьсны pH түвшинг тэнцвэржүүлэх маска тавихаас өмнө тонероор чийгшүүлээрэй. Тонер нь арьсны сувгийг нээж маскны шингэцийг нэмэгдүүлэхэд тустай. Дараа нь тонерын дээрээс салфеткын маска тавина. Ингэснээр арьс маскны эссенцийг өөртөө шингээж авч чаддаг байна. Зөвлөгөө 2. Маска бэлтгэх. Маска онгойлгохоос өмнө гаднаас нь сайтар тогшиж өгөөрэй. Ингэснээр маскны нэвтрэлшлийг нэмэгдүүлж эссенцийг жигт харааж өгөх хэрэгтэй. Маск тавихад илүү гарсан хэсгүүд байвал гоо сайхны зориултын хайчаар хайчилж өгвөл духны болон хамар нүдний хэсэгт илүү үр дүн өгөх боломжтой болно. Зөвлөгөө 3. Маск тавих алтан хугацаа. Салфеткын маскыг нүүрэндээ хаттална эсвэл унтахтаа тавиад хонохгүй байхыг зөвлөж байна. Маскны даваа хатаж эхлэмэгт уруу осмос эмээх процесс явагддаг. Энэ маскыг хит хатаавал маск арьсны гүндэх чийгийг өөрийгөө буцааж авдаг байна. Салфеткын маскыг 15-20 минутаас хэтрүүлэлгүйгээр чийгтэй хэвээр байхад нь хууч авна. Маск 70% хатсан үед маск авах шаардлагатай байдаг. Зөвлөгөө 4. Маскны дараа нүрээ угаах. Ердийн чийгшүүлэгч цайруулах маскны дараа нүрээ угаах шаардлагагүй. Маскыг авсны дараа арьсан дээр үлдсэн эссенцийг хурууны өндгөөр зөөлөн товшиж арьсандаа шингээж өгнө. Энэ найрлагдаг ид шидээ үргэлжлүүлэн үүслэх боломжийг олгож нэмэлт чийгшлийн давхарга өгдөг байна. Харин маск тавихаас өмнө арьсаа давхар цэвэрлэгээр маш сайн цэвэрлэж тонероор арьсны pH-ийг тэнцвэржүүлсэн байх нь шингэцийг 2 дахин өсгөдөг. Хуудсан маскны шингэцийн найрлагын гол заалт нь арилгалагүй арьсан дээр үлдэх явдал юм. Чухам ингэснээр та итвэхт орцуудын дээд зэргийн нөлөөг мэдрэх болно. Зөвлөгөө 5. Чийгийг түгжих тос заавал түрхэх. Салфеткын маскны найрлага нь ихэвчлэн маш хөнгөн бүтэцтэй эссенц калорийн хүчил байдаг. Маскны найрлаганд байх калорийн хүчил нь усыг өөртөө татдагч араас нь тосон суурьтай бүтээгдэхүүн түрхэж хаалт хийхгүй бол тэр чийг агаарт амархан ууршиж алга болдог. Эцэст нь маска авч чийгшүүлэгчтэй тос түрхэн чийгийг арьсандаа төвчж хамгаалтын давхарга үүсгэж өгөөрэй. Энэ аргаар тавихад маскны хэрэглээний үр дүн 100% илүү нэмэгдүүлэх боломжтой.
Маск нүүрний бүх гадаргууг хааж байх ёстой ба маш сайн наалтсан байх хэрэгтэй. Ийм ч учраас нэг газараа суух буюу хөлгөөнгүй хөвцнээр үр дүнд нэмэгдүүлэх болно. Арьс судлалын мэргэжлүүд та тослог арьстай бол өөрөөр хэлбэл батг арамтгай арьстай бол өдөр бүр хэрэглэхээс зайлсхий гэж зөвлөдөг. Тослог арьстай бүсгүйчүүдийн хувьд 7 хоногт 1-2 удаа чийгшүүлэх үйлчилгээтэй салфетик маск тавих нь аюулгүй бөгөөд үр дүнтэй. Харин та хуурай болон холимог арьстай бол өдөр бүр ийм төрлийн маск хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Арьсны онцлогоос хамааран 7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ найрлагандаа ретинол эсвэл АХВ-ха хүчил агуулсан гуйжуулах, залжуулах маскыг 7 хоногт 1-ээс илүү хэрэглэж болохгүй. Маскыг хөргөчөнд байнга хадгалах нь тийм ч сайн арга биш юм. Хит хүүтэн температур нь маскны найрлагадах идэвхтэй бодисуудыг зарцааж үр дүнг нь бууруулдаг. Харин хэрэглэхээс 5-10 минутын өмнө хөргөчөнд хийж сэрүүцүүлбэл арьсны хаванг буулгахад тустай. Маск хэрэглэх үед гаргадаг нийтлэг алдаанууд. Үүнд нэгдүгээрт нь зөв маск сонгохгүй байх. Арьсныхаа төрлийг мэдэж танд хамгийн тохиромжтой ашиг тус найрлагаас нь сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь нүүрээ урьдчилан бэлдэхгүй байх. Бохирдсон нүүрэн дээр хизээч маск тавьж болохгүй. Гуравдугаарт нь зааврыг уншихгүй байх. Зааврыг унших нь хамгийн энгийн алхам боловч олон хүн үүнийг хийдэггүй. Хугацаанд маск болон орс найрлагаас хамааран өөр байдаг тул үргэлж шалгаж байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт нь маскыг тавихдаа зөв байрлуулахгүй байх. Маскыг арьсандаа аль болох чанга жигд байлгах нь чухал юм. Тавдугаарт нь зөв хугацааг баримтлахгүй байх. Заасан хугацаанаас удаан хугацаар тавих нь үр дүнг бууруулна. 6-дугаарт нь маскыг авсны дараа нүүрээ угаах. Салфетик маскыг зөв хэрэглэснээр та яг л гоо сайхны салаанд орсон мэт гөлгөр, толгор, гэрэлцэн арьсыг маш хурдан бүтээж чадна. Арьс ажиллагаа гэдэг нь зөвхөн таны хэрэглэж буй бүтээгдэхүүн төдийгүй тэдгээрийг хэрхэн хизээ хэрэглэх тухай гэдгийг санаарай. Арьс ажиллагааны дэглэмийнхээ цаг хугацаанд анхаарлаа хандуулснаар та арьсаа эрүүл гэрэлцэн хэвээр байлгахын тулд шаардлагатай арчилгаа, тэжээлийг авах боломжтой. Гайхалтай толгор арьстай болох амархан. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.